1987 оны 4 сард би Эрдэнэ хотод ерөнхий арбитрчдыг ажил боломжтой томилогдож ирснээс хойш үндсэндээ одоо 40 жилдээ залгаж байна. За Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай бол миний бас энэ 50 жилийн 20 гаруй 24-5 жил нь бол холбогддээ. Би 1989 онд Эрдэнэ хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх хэргааны үйлдвэрчний эвлэлийн хорон дараагаар сонгогдоод за тэрнээс хойш одоо тэр бол нийт соёл урлагийн ажилтны үйлдвэрчний албаны бүгд төрлийн гишүүн, Орхон аймгийн үйлдвэрчний албаны ерөнхий зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч гишүүн, Эрдэнэ үйлдвэрийн үйлдвэрчний албаны гэрээтэй үтгээд ингээд иймэрхүү одоо сонголт ажлыг эрхэлж байсан. За одоо ч бас энэ сонголт ажил эрхэлж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны дарга үйлдвэрчний төлөөллөөр нийгмийн даатгалын газрын маргаан зохицуулах зөвлөлийн гишүүн үйлдвэрчний төлөөллөөр гэнэ одоо ч бас ийм сонголт ажлыг эрхэлж байгаа. Эрдэнэ хотын үйлдвэрчний Орхон аймгийн үйлдвэрчний байгууллагын хагас 100 жилийн түүхийн тал хувьд бай бас сонголт ажлаар холбогдсон үйлдвэрчний Ахмад сонголт ажилтан ийм хүн байгаамаа. Тийм үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол одоо бас нэг тийм амархан ийм ажил биш ээ. Үйлдвэрчний ажил бол хүнээс одоо их төсвөр дэвжээр хат бас ухаан чадвар эв зохицол ийм шаарддаг. Дандаа одоо ажил олох ч юм уу төр захиргааны байгууллагатай ажилчид хөдөлмөрийн хүний төлөө дуугарч бас зөрчилд орж шаардлага тавьж түүнийг шийдвэрлэхийн төлөө тэмцэж явдаг ийм байгууллага учраас бас үйлдвэрчний ажил, үйлдвэрчний байгууллагын сонголтын ажил бол ер нь амаргүй ийм хөдөлмөр байдаг. Энийг бол бас ер нь одоо сэтгэлтэй хүн хийндээ ер нь бол. За би Эрдэнэ хотын үйлдвэрчний эвлэлийн одоо анхны нэр хүндтэй дарга байсан Дүгрээ агсан одоо энэ өчигдөр одоо чин залуу хүнд ажиллаа хүлээлгэж байгаа олон жил хийсэн Батцоор даргатай бол үндсэндээ хамтарч ажилласан байдгийг. Тэгээ энд бол одоо их олон сайхан үйл явдалд оролцож байгаа үйлдвэрчний байгууллага. Би үйлдвэрчний байгууллагын олон дээд чагнад авсан оны Монголын үйлдвэрчний орны тэргүүний ажилтан болж байсан ерөнхий зөвлөлийн гишүүний харин бас хүртэл сонгогдож ажиллаж байсан. Тэгээ энэ үйлдвэрчний байгууллагадаа бас одоо зөв сэтгэлээр хамтарч ажиллаж бас ажил мэргэжлийн хувьд тусалцаа үзүүлж ясны хувьд бол бас үндэгдэж явсан үйлдвэрчний олон сайхан одоо ахмадуудтай хамтарч ажиллаж байсан. Тэгээ үйлдвэрчин бол одоо цагаан мөртэй сайхан байгууллага ер нь бол. Тэгээ манай Эрдэнэгийн үйлдвэрчний эвлэл бол одоо бүтээлч ажил өрнүүлдэг, ер нь чадвараараа Монголын үйлдвэрчнийхээ хэмжээнд их дээгүүрлэгдэг. Одоо ажилчдын орон сууц эзэмшил газар дээр бариад сонгуультнуудаа хөнгөлөлтөй өвнөр өгсөн одоо тэр спорт залд бариад энэ үйлдвэрчний гишүүн байгууллага хөдөлмөрчдөд бол энд одоо тийм ая тухтай нөхцөлөөр хангацгээд маш олон юм одоо хэлж болно. Энд амжилтын түүхэн юмыг давчаалх нь их олон зүйл гарна л да. За Орхон аймгийн үйлдвэрчний албанд одоо 1987 оноос хойш хамтарч ажиллаж байсан, хамт одоо сонгуульт ажил хүлээж байсан олон ахмадууд, за дунд үеийнхэн одоо энэ ажил өөрөг сонгуульт ажлыг гүйцэтгэж явж байгаа үйлдвэрчний эвлэлийн залуу сонгуультын мэргэжилтнүүд энэ хүмүүсийн Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн түүхт 50 жилийн баяр юм энд хүргэе, талархал дэвшүүлье, ажилд нь үйлдвэрчний сонгуульт ажилд нь их амжилт хүсье.